126 гишүүнтэй парламент хагас жилийн дотор 11 хууль тогтоолыг яаралтай гормоор баталжээ. Ерөнхий сайд оюун эрднийг уучлал гуйх хүртэл арчилсан намын бүлэг байнгын хороод чуулганы хуралдаанаас завсарлаг авахаа мэдээллээ. Дулааны төлбөрийг байрны метр квадратаар биш тоолуураар тооцож авдаг болно гэлээ. Оройн төргийн үзэгчдээ сая танилцуулсан боломжтой мэдээллийг одоо танд үзүүлэхэд бэлэн боллоо. Даваа гарагийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Парламентын бусгад авч батлагдж байгаа хууль бүхэн хууль тогтоомжийн тухай хуулийн шалгуур шаардлагыг хангаж байх учиртай. Иймдээж хууль тогтоомжийн тухай хуулийг хууль тогтоогчдын гарын авлага гэдэг. Гэтэл өнөөдөр энэ хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэрн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд нь хүний эрхийг зөрчиж байгааг судлаачид шүүмжилж байна. Ялангуяа засгийн газраас нэн яаралтай горим нэрийн дор судалгаа тооцоолол дутуу олон нийтийн саналыг ч тусгалгүйгээр батлагдан гарч байгаа хуулиуд нь хуудуутай байгааг тэд хэлж байна. Хэдхэн сарын өмнө улсын хурал эх 4 жилийнхээ стратеги төлөвлөгөөг баталсан. За энэ стратеги төлөвлөгөөн дээрээ улсын хурал хууль боловсруулах үйл ажиллагааг маш нэрвчилсэн процедуртайгаар боловсронгуй болгохоор тусгасан. За гэтэл үүнд нь нэн яаралтай горим гих 3хан үг саадулж байна. За 2016 оноос хуулийг яаралтай гормоор хилэлцэх заалтыг хэрэглэж эхэлснээс хойш улсын хурал 76 хууль тогтоолын төслийг яаралтай гормоор хилэлцэн баталжээ. 2016-аас 2020 оны парламентын үед 22 хууль тогтоолын төслийг яаралтай гормоор хилэлцэж баталсан бол за 2020-оос 2024 оны парламентын үед энэ тоо 2.4 дахин өсөж 53 хууль тогтоолын төслийг яаралтай гормоор хилэлцсэн байна. Зарим энэ удаагийн парламент бүрийн эрхээ аваад хагас жилийн дотор 11 хууль тогтоолын төслийг яаралтай гормоор хилэлцэн шийдвэрлээд байна. Үндсэн чиглэл тусгасан хуулиудаа яаралтайгаар оруулж ирсэн тохиолдол хүртэл байгаад байгаа. Тухайлбал одоо 8 хуулийг үндсэн чиглэл тусгаад төлөвлөсөн байсан хэрнээ одоо яаралтаа оруулж ирээд байгаа. Тэгэхээр яаралтай хуулиуд бол нөгөө төлөвлөх болцоогүй байсан бол яаралтайгаар өргөн барья гэж байгаа одоо концепттэй. Тухайлбал ковидыг бид нар төлөвлөх боломжгүй байсан байгаа учраас яаралтай өргөн барьж байгаа ковид үйлийг. Гэтэл ингээд төлөвлөсөн хуулиудаа яаралтаа оруулж ирээд байгаа нь өөрөө засгийн газрын төлөвлөлт одоо ажлын оновчтой байдлыг асуултын тэмдэг үүсгэж байгаа. Тийм учраас цаашид нийт ялангуяа үндсэн чиглэл төлөвлөсөн хуулийг бол нийт яаралтайгаар оруулж ирэхийг хязгаарлах шаардлагатай. Маш олон хуулийн төслүүд үндсэн чиглэлээр дурддаггүй хуулийн төслүүд бол бас нэг яаралтай горим гэдэг энэ ангилд орж ирж ингэж ороод батлагдсан байгаад байна. За ингэхдээ бол бас тодорхой хэмжээгээр бол тэр судалгаа модалгаанаас орхигдох. За энэнийг үндэслээд бол хуулийн өөрчлөлтүүд манаас энэ чанартай гарч ирэх бас юм байгаад байна. Өмнө нь бол одоо хууль зүйн яамч засгийн газар технэж штэ. Улсын хурлаар батлахтаа эдэр нэмтсэн. Засгийн газрын нэг оруулыг ээгүй ингээ гишүүд оруулж ирээд баталсан учраас энэ хуулиуд нь бид нар бол яагаагүй ингээд өөрсдийнхөө үндсэн чиглэл анх тоо санал өгсөн юмнуудаар явж байгаа гэд. За энэ удаагийн засгийн газрын тогтоолоор баталсан үндсэн чиглэл бол улсын хурлаас ямар нэгэн санал авалгүйгээр өөрсдөө баталсан. Дүнгийн бид нар одоо энэ 4 жилийн хугацаанд харна гэсэн. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлага үүссэн бол тухайн хуулийг нэг яаралтай гормоор баталж болдог. За гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлыг урт хугацааны бодлогоор шийдвэр гаргаж хангах шаардлагатай гэж судлаачид үзэж байлаа. За гэтэл нэг яаралтай гормоор хууль батлаад байгаа нь бусад хуулиа зөрчилдөөд байна. За тиймээс яаралтай батлаад үг гэж шавдуулж байгаа засгийн газарт хууль тогтоолыг төслийн хүрээнд илүү сайн боловсруулахын тулд аль болохоор энгийн гормоор хилэлцүүлэхээр өргөн мэдүүлэх нь зүйтэй гэлээ. Ийхүү засгийн газрын нэн яаралтай гормоор өргөн мэдүүлж байгаа хууль тогтоомжийн тоо хитээцсээр байна. Харин энэ удаа улсын хурлд харчилсан намын бүлгээс нэгэн хуулийн төслийг яаралтай гормоор өргөн мэдүүлнэ гэдгээ өнөөдөр мэдгдлээ. Тодорхойлбол ерөнхий сайд оюун эрднийг чуулганы танхимын хоймроос буулгаж улсын хурлын гишүүдийн дунд суулгах хуулийн төслийг тэд санаачилсан. За уг нь энэ хуулийн төслийг хэдхэн хоногийн өмнө хэвийн гормоор өргөн мэдүүлнэ гэж байсан гэсэн ч өнгөрсөн баасан гарагт ерөнхий сайд оюун эрдний улсын хурлын гишүүн Баярмаад хандаж хэлсэн үг нь арчилсан намынхныг ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Улсын хурлын гишүүн гэдэг бүх ард түмний элч төлөөлөгч байдаг. Энэ хүнийг ард түмний элч төлөөлөгч биш хэн нэгэн хүний төлөөлөл маягаар улсын хурлын эндэр дээрээс
байр сууриа илэрхийлж байгаа нь энэ бол үнэхээр зохимжгүйгээс гадна асар их тийм зарчимгүй үйлдэл юм а гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд бас үзэж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд гэдэг өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд төрийн эрх хөрөх дээд байгууллага улсын хурлаас томилогддог албан тушаалтна. Томилогддог албан тушаалтан улсын хурлынхаа дээр гарч суугаад улсын хурлын гишүүдэд дурамжилж даажигнад сууж байгаа нь үнэхээр энэ нэг юм хэлбэрийн асуудал нь ерөөсөө биш юм а. Улсын хурл нь улсын хурл шиг, засгийн газар нь засгийн газар шиг байя. Ардчилсан намын бүлгээ санаачилж байгаа улсын хурлын танхимд улсын хурлын толгой дээр гараа суучдаг ерөнхий сайдын суудлыг одоо буулгах цаг болсон. Энэ хуулийн төслийг засгийн газараас хуулийн төсөл өргөн бариад нин дээрүү гэдэг гормоор хилцэж болоод идэг юм байлээ. Улсын хурл одоо нин дээрүү гормороо улсын хурлыг улсын хурл шиг болгож парламентын ардчил, парламент ёсыг сэргээх энэ алхмыг хийх ёстой. Тийм учраас ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах ёстой. Ерөнхий сайд оюун эрднийг чуулганы танхимын хамраас буулгах нь зөвхөн сандал суудлын тухай асуудал бишээ. За гагцхүү хууль тогтоох байгууллагын дээр гүйцэтгэх засаглал нь гараад суучихсан энэ алдааг засах зорилготой гэж тэд тайлбарлаж байлаа. За түүнчлэн гендерийн үндэсний хорог даргалдаг Монгол улсын ерөнхий сайд хүн нь чуулганы танхимд эмэгтэй хүн рүү илт дайрч доромжилсон хэлсэндээ уушлалт гуйх ёстой тэд хэлж байлаа. За мөн ерөнхий сайд оюун эрднийг уушлалт гуйтал нь Ардчилсан намын бүлэг байнга хороод чуулганы хуралдаанаас завсарлага авахаа мэдгдлээ. За нэг ясандаа ерөнхий сайд оюун эрдэнд Ардчилсан намынхан 3 хоногийн хугацаа олгож байна. Эрчим хүчний салбарыг либералчлах, реформ хийх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг улсын хурал дээр байгуулагдсанаас хойш хагас жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд тэд холбогдох хуулиудад түн шинжилгээ хийсэн байгаа юм. Үүн дээрээ үндэслээд дулаан цахилгаан хоёрыг хоёр тусдаа бие даасан хуулиар нь зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна. За тэд эхний байдлаар дулааны эрчим хүчний хуулийн төслийг боловсруулснаа өнөөдөр танилцууллаа. Дулааны хэрэглээний тарифыг орон сууцны талбайн хэмжээ эзлэхүүнээр нь тооцдог. За инхээр хэрэглэгчдэд дулаанаа хэмнэх сонирхол бага байдаг. За тиймээс дулааны хэрэглээг тоолуураар тооцдог болгохоор одоо боловсруулж байгаа дулааны эрчим хүчний тухай хууль тусгажээ. Хэрэглэгч би дулааныг хэмнэх тохиолдолд надад ямар үр ашигтай вэ? Нөгөө талаасаа би яг хэрэгэлсэн дулаандаа тохирсон төлбөрийг төлж чадж гинүү гэдэг дээр хэрэглэгчдэр маш их хэрэгэлцээ гардаг. За ийм учраас энэ хуулийн бас нэг маш чухлаар тодорхойлж байгаа концепц бол дулааны эрчим хүчийг дулааны тоолуураар тооцноо гэсэн ийм зарчмыг оруулж ирж байгаа. Ингэснээр бол цаашид баригдах барилга байгууламжууд маань бүгд одоо дулааны тоолууртай байхаар хуулийн зохицуултууд орж ирж байгаа гэсэн. Өнөөдөр маш олон хэрэглэгч одоо би дулаанаар хангагдъя гэхэд маш их хүндрэл бэрхшээлтэй тулгараа явдаг. Нөгөө одоо дулааны ямар нэгэн дарга нь одоо 70-80 байртай болчлоо бол техникийн нөхцөл олох гол гэж асуудлууд. Тэгэхээр энэ одоо асуудлыг шийдэх зохицуултууд, холболтын одоо зохицуултууд бол наривчсан байдлаар зохицуулагдаж орж ирж байна. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэнэ. За дээрэс нь одоо ингээл нэг хэн нэгэн хүн ингээд дулааны шугам том хэмжээтэй барьчаал цаашаага одоо бүр хэрэглэгчээс хэдэн тэрбумыг одоо шаардаа сууж байна. Түүсвэрээс дулаан дамжуулахтай хүртэл бол уул нь эрчим хүчний хуулиар дамжуулах сүлжээ байх хэрэгтэй. Дамжуулах сүлжээний төрд байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр хувийн компани тэнд шугам татаад тухайн орон сууцны хороолол нийтийн тийм сүлжээ үүсгэж ийн гэсэн үг шүү дээ. Ингээ хангаад дахиж тэрнээсээ цаашаага давхар холбоод энд үйл ажиллагаа явуулж байгаа тодорхой хэмжээнд бол асуудал үүсгэж байгаа л да. Би энийг л ярьж байгаа. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар дулаан цахилгаан хоёрыг нэг хуулиар зохицуулдаг. За энэхүү эрчим хүчний тухай хууль нь маш ерөнхий товчхон. За үүнээс төлөө дулаан хангамжийн салбар, цахилгаан хангамжийн салбар 800 гаруй журмаар харилцаагаа зохицуулж байна. За энд дулаан цахилгаан хоёрыг хооронд нь салгаж, тусд нь бие даасан хуультай байхаар боловсруулж байгаа гэлээ. Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеийн дарга Үу Вон шиг Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. За айлчлалын хүрээнд бүгд найрамдах Солонгос улсад эрүүл мэндийн үйлчилгээ авахар зорчиж байгаа Монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэхэд үндэсний ассамблеийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Ийхүү хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хоёр оронд оршин суугаа Монгол Солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө талууд нэгт хамтран ажиллагаа илэрхийлэн олон улс бүс нутгийн харилцан сонирхсан асуудлаар санал солилцлоо. За мөн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг төлөвлөсний дагуу үр дүндээ хэрэгжүүлэх, за түүнчлэн бүгд найрамдах Солонгос улсад эрүүл мэндийн үйлчилгээ авахар зорчиж буй Монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр үндэсний ассамблеийн зүгээс анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийллээ. За өв оншиг гос одоо хариу хэлэхдээ бол ер нь бид энэ асуудал нэлээд тийм асуудал дагуулж байгаа гэдгийг бид ойлголоо, мэдэрлээ. За мөн одоо дотоод хэргийн яам, хууль зүйн яамд бас энэ асуудлыг хөндөж, за дээрэс нь одоо үндэсний ассамблеийн талаас онцгой анхаарч ажиллагаа илэрхийллээ. Тэр дотроо эмнэлгийн визийг одоо электрон виз болгох асуудал дээр ялангуяа одоо том солонгосын эмнэлгүүдэд очиж эмчлүүлэхээр болж байгаа хүмүүстэй холбоотойгоор энэ асуудлыг шийдэх тал дээр болоод бид чадах бүхнээ хийнэ гэдгийг хэлсэн. Үнэхээр одоо бас их тийм ач холбогдолтой зүйл боллоо гэж одоо Монгол Солонгосын найрамдлын бүлгийн даргын хувьд бас их талархалтай хүлээж авлаа. Монгол улс бүгд найрамдах Солонгос улс 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд за өдгөө хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн тохиож байгаа юм. За Монголын талаас парламентын түвшинд ийхүү 12 жилийн дараа аль биесны айлчлал хийж байна. За удаагийн ажлыг судлаачдын төлөөлөл ийхүү дүгнэж байна. Тэгэхээр парламент хоорондын хамтын ажиллагаа гэдэг бол улс хоорондын хамтын ажиллагаар маш чухал байрлалдаг. Ялангуяа одоо энэ бол хамтын ажиллагааны энд эрхцэн харилцааг болсонгүй болох бол маш чухал ач холбогдолтой. За өнөөдөр бол бид бүгд мэдж байна бүгд найрамд Солонгос улсад бол ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн улс төрийн амьсгал бол эхэлсэн. За ийм одоо юунд бол бүгд найрамд Солонгос улсын одоо үндэсний парламентын дарга зав цай гарган ингэж айлчилж байна гэдэг бол одоо хоёр орны харилцаанд бол өндөр ач холбогдол өгч байна гэж ингэж одоо ойлгож байна. Тэгэхээр хоёр талын парламентын харилцаа маань бол хоёр орны хууль тогтоох дэд байгууллага энэ одоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх явдал байгаа. За энэ айлчлал бол хоёр орны харилцааны стратегийн түвшний харилцааг гүнзгийрүүлэх гэж боддог. Маш чухал ач холбогдол. Солонгос улс маань дипломат харилцаа тогтоосон цагаас эхлээд манай улс руу бол ингээд төвтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тэгээд уул уурхайн салбарт хамтран ажиллах ч гэдэг юм уу, энэ зорилгоор бол зөөлөн хүчний бодлого, за тэгээд хөгжлийн хамтын ажиллагаа, за тэгээд Монгол иргэдийг Солонгост ажилуулах ч гэдэг юм уу, энэ ер нь бол Монгол улс нэлээд нээлттэй байдаг л та. За тэгээд худалдааны хувьд бол Солонгос улс маань ерөнхийдөө Монгол улсын гадаад худалдаанд бол нэлээд дээгүүр байр эзэлж байна. За тэгээд улс төрийн харилцаа бол бүх шатанд явж байна. За бүр орон нутгийн түвшинд аймгийн засаг дарга нар Солонгосын аймагуудын засаг дарга нартай ч гэдэг юм уу, бүр сумдын хооронд хүртэл хамт ажиллагаа биш. Тэр өргөн үрээтэй гэж хэлэхээс өөр арга байхгүй. Монгол улсын их хурлын дарга Амар Исголангийн урилгаар Монгол улсад аль бие усны айлчлал хийж байгаа бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеийн дарга Өв Оншиг Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхэд барлгасан юм а. $150 гаруй мянган хувьцаа эзэмшигчдтэй ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалтын 7 хоног эхэллээ. Биржээр арилжаалсан нүүрсний хэмжээ 4-р сард өмнөх 3 сарын хэмжээнээс 2 дахин өсжээ. Сэлб дэд төвийн орон сууцны хороолол барих тендерт дотоодын барилгын 5,000 гаруй компани оролцох боломжийг хаасан гэлээ. Үзэгч та Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэх болно. Ард санхүүгийн нэгдэл өнөөдөр 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа хөрөнгө оруулалтын 7 хоногоо эхлүүллээ. За 150,000 гаруй хувьцаа эзэмшигчдтэй 44 компани ард санхүүгийн нэгдлийн дор ажиллаж байгаа юм а.
Үндэснээрээ хөрөнгө оруулагч болцгоё гэх уриалгыг Монгол улсад хэрэгжүүлж байгаа цорын ганц компани бол Ард санхүүгийн нэгдэл. Анх ганцхан компани хувьцаа худалдаж авч байсан Нэм Бадрагва өнөөдөр 9 компани хувьцаа эзэмшигч болж хөрөнгийн зах зээлийн жинхэнэ тоглогч болон төлөвшжээ. Би яг үннийг хэлэхдээ шүү дээ. Хувьцаа, эдийн засаг ямар ч мэдлэг байхгүй. Би бол ерөнхийдөө тийм боловсралгүй. Ерөнхийдөө яг анх ингээд Ард гэж компанитай танилцаад би хувьцаа хөрөнгө оруулалт гэдгийг ойлгож гэж байгаа байхгүй. Зөвхөн би чамд хамгийн энгийн жишээ хэлээ дээ. Хоёулаа малчинч биш тийм ээ. Ард гэж ганцхан одоо бяруутай байлаа шүү дээ бид нар тийм үү. Тэгсэн чинь одоо 40 бяруутай болцсон. Нөгөө юудаг буянтай айлын нөгөө бяруу тоглоно гэчээр тийм. Тэгээ баахан бяруутай болцсон байхгүй. Тэгэхээр одоо яг одоо ингээд минийхэр бол нэг бярууд хижих тийм ээ. 40 бярууд хижих хоёр ч бас нөгөө би олон бяруутай болсон ч юмс олон зардалтай л байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг талаас харахаар манай компани томроод байгаа байхгүй. Нэм Бадраа шиг Ардыг сонирхож хөрөнгө оруулагчдын чуулганд оролцсон мэдээлэл цуглуулж хувьцаагаа арвижуулж байгаа олон хүн өнөөдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зорж иржээ. Бүтээгдэхүүн болгоно нь үр өгөөжөө өгдөг энэ нэгдлийн хөрөнгө оруулагчид ногдол ашиг гэхээсээ илүү хамтдаа компаниа илүү хүчрхэгжүүлэх эрмэлзэлтэй байдаг гэлээ. Ард кредит банк санхүүгийн байгууллага нь нээлттэй компани болсноос хойш одоо 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Бид бүхэн өмнө нь 20 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй үйл ажиллагаа явуулж исэн бол өнгөрсөн жилд үүнийг 77% өсгөөд 37 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. 3.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. За энэ дээрээ өнөөдөр жишээ нь үзүүлэмжтэй хурлаараа албажуулж байгаа нэг зүйл нь бол хөрөнгөө нэмэгдүүлээ цаашаа явъя. Хэдүүлээ ногдлоо шиг дараахыг бол түр азны дунд хугацаанд бол бид нар илүү том одоо боломжуудыг бол илэрхийлж ажиллая гэдэг шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн 1 тэрбум 2 тэрбум төгрөгийн ногдлоо шиг гэхээсээ илүүтэйгээр ирээдүйд одоо том боломжуудаа нээгээл гэдэг юм зорилгыг тавьж байна. Ард санхүүгийн нэгдэл компани 4 компани хувьцаа эзэмшигч хамгийн анх 2021 онд анх одоо хувьцаа гэдэг зүйлийг сонирхож тэгээд 22 оны 3 сард Ард санхүүгийн нэгдэлд орж ирж ирсэн. Тэгээд орж ирээд одоо хувьцаа гэж юу байна? Яаж авдгийг, хөрөнгө оруулалт яаж хийдгийг ингээд ийм мэдлэг одоо хайж явна гэж би анх хөдөөнөөс орж ирж ирсэн л да. За ингээд тэрнээс хойш одоо тасралтгүй 21 онд хамгийн анх Ард санхүүгийн нэгдлийн 10% авч ирсэн. Тэрнээс хойш одоо тасралтгүй яг авсаар байгаад өнөөдрийн байдлаар гээд би нэг 9 компани хувьцаа эзэмшдэг. Тэгээд хамгийн гол нь одоо яагаад энэ хөрөнгө оруулагч болсон бэ гэхлээр зэрэг энэ Ард санхүүгийн нэгдэл компанийн гол одоо эрхэм зорилго бол хөрөнгө оруулагч үндэстэн зөкслөө гэдэг энэ тэгэхээр зэрэг иргэн болгон хөрөнгө оруулагч байх нь зүйтэй юм байна. За миний хувьд бол одоо олон жил төрийн албанд ажиллаж яжгаад тэгээд одоо чөлөөт зах зээл рүү орж ирсэн чөлөөт цагтай болсон учраас хөрөнгө оруулагч хийх нь зүйтэй юм аа гэд. Тэгээд энэ Ард санхүүгийн нэгдэл компани бол маш их ихтгэл найдвартай. Ягаад гэвэл одоо энэ гол зорилго нь болохоор одоо зоригтой, зорилготой, зогсолтгүй байхыг бол эрхэмлдэг. Тийм учраас би бол зоригтойгоор ер нь хөрөнгө оруулалт хийдгийг сурах гэж ингэж анх хэлж ирсэн. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар чинь 9 компани тийм яг Ард санхүүгийн нэгдэл дотор бол Ард кредит, Ард даатгал, тэгээд хөрөнгө оруулалт сангийн нэгжийн эзэмшдэг ийм Ард санхүүгийн нэгдэлгээд ийм компаниудын хувьцааг эзэмшдэг. Тэгээ өнөөдөр одоо хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоод ингээ баяртай байна. Тэгээ миний одоо зарчим стратеги болгон зэрэг сар болгондоо нэг 100-аас 200 мянган төгрөгийг хувьцаа авдаг. Тогтмол яг тогтмол. Одоо жишээлбэл нэг Ард кредитийн хувьцаа нэг 30 мянгад ч юм уу тийм ээ. Апо компани хувьцаа нэг 20 мянгад ч юм уу. Ингээд өөрийнхөө одоо нэг пассив орлого буюу өөрийнхөө орлогот тохируулж тэр үсэ би бол нэмэлт нэг орлого олдог хүн биш шүү дээ. Тэтгэврийн хүн байгаа учраас тэтгэврээс одоо илүүчлээд өөртөө одоо зориулаад өөртөө хөрөнгө оруулаад ингээд одоо тогтмол сар болгон бага багаар
байгаа тийм одоо Хаан банк, Голомт банк, Апо компани, Төмөн шууд компани, Таван толгой хувьцаат компани гэмшлэнгийн ийм компаниудын хөрөнгийн одоо зах зээл хөрөнгийн бирж дээр нэгдүгээр ангилд байдаг ийм компаниудын хувьцааг бол ингээд тогтмолоор аваад одоо дадал болгосон өөртөө. Тэгээд санхүүгийн нийтлэлийн ер нь бол би 2015 оноос хувьцаа эзэмшин гэж явдаг. Одоо баг 10 жил болох гэж байна. Ардайпыг бол би 16 оноос хойш хэрэглээд ерөөхдөө үр дүнгээ гаргацсан амьдралдаа. Тийм болохоор нөгөө тэр гоё баяр баясгалаа би бус хүмүүстэй хуваалцах аягүй дуртай байдаг. Тэгээд тэр хуваалцах боломжийг өөрөө төмөн ард гэдэг хөтөлбөр гаргаад өгсөн. Ингээд давхар юм гоё боломжууд байдаг болохоор байр санхүүгийн нийтлийн хуралдаа ирэх дуртай. Тэгээд манай компани өөрийнх нь гэтийн зорилго нь хөрөнгө оруулагч үндэстэн цогцлоо гэдэг. Тэрнийхээ хүрээнд бас компани ямар гоё боломж олгох вэ? Би одоо өшөө зөндөө олон ингээд хувьцаа компаниудын одоо хувьцаа байдаг л та. Гэхдээ ард санхүүгийн нэгдэл юугаараа илүү онцлог юм гэхлээр манай гавьяа захирал өөрийнх нь хэлдэг үг байдаг аахгүй юу? Та компанийнхаа хувьцаа эзэмшигч бай. Хувьцаа эзэмшигч байсныхаа төлөө та компанид оролцоотой бай. Оролцоотой бай гэдэг нь өөрөө юу юм гэхлээр нөгөө ард аппликейшн хэрэглэх, төмөн ардынхаа хүмүүсийг бас тэр аппликейшн яаж хэрэглэхин зааж өгөх. Тэгээд тэр оролцоо байсныхаа төлөө та урамшуулалттай бай. Эндээс та цалингаасаа гадуур давхар та бас койныхаа ингээд урамшууллынхаа онооныхаа давхар хуримтлалыг эдлээд яваа. Тэгээ манай урамшууллын оноо нь өөрөө юугаараа бусад урамшууллын одоо бүтээгдэхүүнүүдээс давуу талтай ингээд блокчейн гэж бичигдсэн гэдгээрээ хааш нь өдөр тутамдаа дээшээ доошоо савлж ядгаар аяга супер бүтээгдэхүүн байдаг. Одоо чинь бид нар ингээд өөр хүнсний дэлгүүр янз бүрийн юмнуудаас ингээд урамшууллын оноо авдаг штэ адилхан. Гэхдээ тэр болохоор нэг төгрөг тэнцүү нэг оноо л гэж явдаг. А манайх болохоор нэг төгрөг тэнцүү өнөөдөр 30 ч байж болно. Маргааш 15 ч байж болно. Нөгөөдөр 400 ч байж болно. Энэгээр аягүй гайхалтай учраас апп хэрэглэх дуртай ард санхүүгийн нэгдлийнхаа энэ залуучдын хийж байгаа бүтээгдэхүүнийг бид үргэлж дэмжиж явах аягүй маш их дуртай. Энэ жилийн ард санхүүгийн нэгдэл тузын хурлаараа нэгдлийн компаниудаа 2 салгахаар болсноо зарлалаа. Энэ нь олон улсын зах зээлд өрсөлдөх эхний алхам гэлээ. AIG буюу ардын хөрөнгө оруулалтын групп гэдэг компани үүсгэн байгуулагдана. Энэ нь бол хуучин одоо хөвсгөл гэдэг компани үндэстээр бий болж байгаа компани. Тэгэхээр энэ компани хувьцааг эзэмших боломж нь зөвхөн ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчид нэгдэнэ. Та хамгийн багадаа 600 ширхэг ард санхүүгийн нэгдлийн хувьцаатай байж ич талыг гэн хүртэл хувийг хөвсгөл буюу AIG гэдэг компани хувьцаагаар одоо солисноор таны нэг хэсэг хөрөнгө оруулалт ард санхүүгийн нэгдэлтээр одоо дагнсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компани дээр байх бол нөгөө талдаа бол санхүүгийн бус одоо манай медиа групп, крипто, технологийн бусад компаниудын хувьцаа бол AIG-ийн доор одоо шилжээд очсон байж байгаа. Тэгэхээр манай ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчдад онцгой байдлаар олгох юм давуу ирэх бол яг энүүгээр зарлагдана. Энийг бол бид нар албан ёсоор одоо олон нийтэд 3 дахь өдөр зарлан манай төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэр бол 4 дахьд гарсан. Тэгэхээр бид нар бол нэг холбогдох санхүүгийн зохицуулахаараа хөрөнгөний бирж зэрэг газруудад бол энэ талаарх бичгүүдээ нь бол өгсөн байгаа. Тэгээд үгээр дамжуулаад манай хөрөнгө оруулагчид бас энэ мэдээллийг бол одоо ингээд аваад өөрсдийнхөө дор бүрний шийдвэрүүдээ гаргах боломж бүрдэж байгаа. Энэ арга хэмжээ нь бол 5 сарын 30 хүртэл үргэлжлэх тийм хугацаатай асуудал байж байгаа. За тэгэд мэдээж хэрэг манай одоо AIG гэдэг компани хэн удирдах юм бэ гэвэл ган хоёрыг миний бие удирдахаар болж байгаа. Гүйцэтгэх удирдлагаар нь тэгээд төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар нь манай хуучин дарга Батбаяр эргэж ирж төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар ажиллаад бид нар уул уурхай хот байгуулалт за тэгээд эрчим хүчний салбар руу орохоор одоо санаа сэтгэл шулуудад ажиллаад ирсэн байгаа. Тэгэхээр бол одоо улам их төрөлжих, улам том хэмжээний бизнесүүд рүү орж цөмөрөө одоо сайхан Монгол улсаа бүтээгээд хамгийн эцэст нь бол Баян Монголыг бий болгох энэ ажил бол улам эрчтэй, хүчтэй, өргөн хүрээнд, өргөн фронтоор урагшлаа гэсэн. Хамгийн олон нээлттэй компанитай нэгдэл компанийн хувьд болохоор ер нь бол яг зовлон чирэгдэл бол их байгаа. Гэхдээ бид нар ажирахгүйгээр энийг ингээд олон жил ингээд үргэлжлүүлээд хийгээд байгаа нь бидний нөгөө нэг гүн итгэл үнэмшилтээр тулгуурласан зарчимтай тэр үйл ажиллагааны илрэл болов гэж бодож байна. Бид нар 160 мянган хувьцаа эзэмшигтэй болсон маань 110 мянган хувьцаа эзэмшигт давхарсан тоогоор байгаа. Тэрэн дээр нэг 50-60 мянган хүүхэд
манай хувьцаа эзэмшиж байдаг. Тэр утгаараа бол бид нар хөрөнгө оруулагч үндэстнийг өнөөдөр маргааш ингээд цогцлоо чаднаа гэдэг юм гүн итгэлтэй байдаг. Тэгээд энэ өмнөх одоо манай крипто үндэстэн хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалтууд дээрээс нь манай энэ хувьцаа эзэмшигчдийн нээлттэй өдөрлөгөө хувьцаа эзэмшигчдийн хурлаас бол маш сайн үр дүн гардаг, борлуулалт хийгдэг, шинэ хувьцаа эзэмшигчд орж ирдэг, шинэ хөрөнгө оруулагчид орж ирдэг, шинэ түншлэлийн гэрээнүүд хийгдэг. Хамтдаа олуулаа хүчтэй байж үндэстнэрээ хөрөнгө оруулагч болохын тулд зах зээл олон улсын чиг хандлагыг цаг алдалгүй сонсдог ажигч гэрхаа байхыг ард санхүүгийн нэгдэл хувьцаа эзэмшигчдтэй сануулдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдын 7 хоногийнхоо турш крипто зах зээл, хиймэл оюун, хөрөнгө оруулалт, хувийн санхүү, тэтгэврийн даатгал зэрэг сэдвүүдээр мэргэжилтнүүдийг урьж авчран хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. 10 хүргэлжилж байна. За манай улсын контент маркетингийн салбар нь хиймэл оюуныг ашиглан шинэ эргэлт хийхэд тэмүүлж эхэлжээ. За энэ тухай хиймэл оюуны чиглэлээр шинэ технологи нэвтрүүлэхэд тулгарч байгаа сорилт асуудлуудын талаар Virtual Plus компани бизнес орчин болонгаар хуваалцаж байна. За Монголын контент маркетингийн салбарт хиймэл оюуны ашиглалт нь олон талын боломжийг нээж байгаач нөгөө талдаа технологийн болон хүний нөөцийн дутагдал, мэдээллийн чанар, дата цуглуулалт зэрэг асуудлууд гардаг гэлээ. Бид нэр үйл ажиллагаа болохоор яг AI хөгжүүлэлтээр ерөнхийдөө бол түшгэлж байгаа. За бид түүнээс гадна AI контент болон үүн дээр нэмээд бас нэмэлт одоо сургах хөгжүүлэлтийн ажлууд хэрэгцээтэй байгаа бол тэдний нэмэгдүүлж хийдэг байгаа. Мөн түнчлэн бас график дизайны ажил, видео контент creation бүх төрлийн ерөнхийдөө агуулгууд нь ахуулсан маркетингийн үйлчлэгээ бас үзүүлдэг байгаа. Энэгээр нь ингэснээр бид нэр цогц илүү боломжтой, илүү хямд боломжийн дижитал маркетингийн үйлчлэг үзүүлдэг юм аа. Улсын болон маш их одоо яамуудтай их ажиллаж байгаа. Энэ дээрээ нэмээд бид нэ бас StarVenture болон EBRD-гийн жижиг дунд болон ихэд стартап бизнесүүдэд дэмждэг хөтөлбөртөнд шалгаад одоогоор топ 5 компани нэг нь болоод явж байна. Мөн түнчлэн манай компанийн хувьд бас Google-ийн стартап дэмждэг хөтөлбөрт Казахстан руу ихэд шалгарч явсан байгаа. Энэгээр бид нэр одоо олон улсын үйл ажиллагаанд бол их идэвхтэй оролцож бас мөн гадаадын зах зээл рүү нэвтрэхээр маш их хэр зорж байна. Стартап компаниудын хувьд эсвэл нэг Монголд энэ технологийн бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд болохоор тулгамдж байгаа нэг хэд хэдэн асуудлууд байгаа. Нэгт нь болохоор боловсруулалтын асуудал байгаа. Тэгээд үүн дээр бол стартап компаниудад ажиллаж байгаа залуучуудыг олон улсын одоо нэр хүндтэй технологийн одоо нэр хүндтэй газрууд руу хөнгөлөлттэй өнөр ч юм уу эсвэл нэг тэтгэлгээр суралцахад дэмжлэг өгөх юм бол их зөвөр санагдаж байгаа. Тэгэх юм бол нэг хувийн хвшлүүд нь стартап компаниудтайгаа өрсөлдөд одоо цөөхөн хүний нөөцөө хувааж аваад байгаа болохоор залуучууд маань илүү нэг стартап компани байж байгаад яг тухайн мэрэгчлэрээ одоо гадагшаа явах, тэтгэлэгтэй сурах боломжийг олгох юм бол энэлийн мэрэгчлэнүүд арай хэсэг юм болов стартап компаниудад арай олон хүн сурах болов гэж ерөнхийдөө найдаж байгаа. За дараагийнх нь болохоор бид нарт ийм маш олон дата центр байгаа ч гэсэндээ ийм GPU гэх юм уу GPU центртэй одоо яг датагаа боловсруулдаг одоо төв ерөөсөө нэгч байхгүй байна. Тэгэхээр одооноос эхлээд өөрсдөө байгаа датагаа боловсруулж эхлэе. Тэгээд боловсруулсан датагаа хэрэглэж эхлэе гэсэн санаа байгаа байхгүй. Тэгэхээр олон газруудад яг GPU картууд байгаа ч гэсэндээ одоо хувийн хвшлүүд одоо зөвхөн өөрсдийнхөө мэдээллийг боловсруулах үүднээс ашиглаж байгаа гэсэн. Харин яг улсад байгаа одоо тэр их дата цаасан байна уу гэсэн эсвэл одоо сканерч материал архивын ерөнхий газар ч юм уу те энэ бүх одоо датануудыг бүгдийг нэгтгэхэд тэгээд нэг газараа боловсруулад тэр датагаа харин ашиглах хэрэгтэй байна. За гурав дахь нь бол open source одоо платформын тухай яригдана гэсэн үг. Тэрний үг гэхээр олон улстай бол одоо Hugging Face юм уу эсвэл одоо юу ч хайсан одоо бүр юуныч тухай хайсан тэрийг одоо хөгжүүлээд бэлэн open source модель байгаа. Түүнийг нь болохоор кодчдаг хүмүүс татаж авангуудаа одоо баг зэрэг customize хийгээд эсвэл одоо нэмэлт хөгжүүлэлт хийнгуудаа өөрхөн бүтээлийг шууд гаргах боломжтой байхгүй. Тэр нь болохоор технологийн компаниудын маш их зардлыг хэмжиж байгаа. Ягаад тэгэхээр бид нар одоо бүгдийг Монголд бол нойлоос эхлээд хийхээс аргагүй байхгүй. Ямар ч одоо монгол хэлтэй холбоотой LLM ч юм уу эсвэл SLM ч юм уу тиймэрхүү одоо модельд сургагдсан модельд байхгүй болохоор ямар ч одоо компаниуд монгол хэл дээр платформ хөгжүүлсэн бүгдийг нойлоос эхэлж байна гэсэн. 4-р сарын 1-ээс 25-ны өдрийн хооронд биржээр арилсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонныг давсан байна.
Тодорхойлбол уулуурхаан бүтээгдэхүүнээ бирж арилж агаар 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаасан бол ийхүү нүүрсний арилжааны хэмжээ 2 дахин өсжээ. Эрдэнэс 5-7 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурал боллоо. Хурлын үеэр онцолсон нэг үзүүлэлтийг харуул 2024 он компани түүхэнд хамгийн өндөр орлого ашигтай ажилласан жил болсон бөгөөд төлөвлөсөн цэвэр ашгийг 13%-аар дагуулan биелүүлжээ. Улмаар өнгөрсөн онд 4.5 их найт төгрөг буюу 44% цэвэр ашигтай ажилласан байна. Үүнээс 3.9 их найт төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарлсан. Мөн 2024 онд Эрдэнэс 5-7 хувьцаат компани Монгол улсын нүүрсний экспортын 36%-ийг, татврын орлогын 12%-ийг бүрдүүлэн ажиллажээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд 30.4 сая тонн, борлуулалт 29.6 сая тонн, орлого 3 тэрбум $, татвар төлөлт 3.4 их найт төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Аз номхон далайн бүс нутгийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форумын 30 дахь ерөнхий чуулганыг 2025 оны 9-р сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноор зохион байгуулах эрхийг авсан байна. Азийн үнэт цаасны форумын ерөнхий чуулган нь Австрали, Бүгд найрамдах Талард улс, Хонконг, Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Сингапур тэргүүтээ Аз номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын холбоод зохицуулагч байгууллагууд болон зах зээлийн тэргүүлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулдаг уулзалт юм а. Улаанбаатар хотны анх удаа зохион байгуулагдах тус чуулган нь Монголын хөрөнгийн зах зээл, онцлог төсөл, оролцогч талуудыг олон улсын давцанд илүү өргөн хүрээнд таниулах түүхэн ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолж байна. Тэнгэрлэгээс сонгоо үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Мэдээ үргэлжилж байна. За Селеб дэд төвийн орон сууцны хороолол барих тендерт дотоодын барилгын 5,000 гаруй Монгол компаниудаас нэгэн ч оролцох боломж олгоогүй гэж Монголын барилгачдын нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээллээ. За ингээд санхүүгийн босгыг нь хэд өндөр тавьсан энэ тендерийн ажлыг Хятадын 15 компани хийж гүйцэтгэхээр болжээ. Селеб дэд төвийн орон сууцны зохицолбор нь 2 багц нийт 827 тэрбум төгрөгийн тендер зарлагджээ. Уг тендерт Монгол компани оролцож чадаагүй шалтгаан нь хэтэрхий өндөр үнийн дүнгээр тендерийг зарласан болохоор санхүүгийн шаардлагыг нь хангаж чадаагүй гэлээ. Тендерийн дүнг бүхэл том дүнгээр биш хэсэгчлэн зарласан бол дотоодын компаниуд өргөнөөр оролцох боломжтой байжээ. Энэ одоо 2 багцтай зарлагдсан байгаа. За 1-р багц нь 350 тэрбум төгрөгөөр, 2-р багц нь ингээд 470 тэрбум төгрөгөөр бөөндөө зарласан. Тэгээд ингээд нэг ч Монгол компани орсонгүй. Тэгээд энэ Монгол компани ороогүй шалтгаан нь болохоор хэтэрхий өндөр үнийн дүнгээр зарлаад анхнаасаа энэ Монгол компаниудыг, Монгол аж ахуй нэгжүүдийг тендерт орох боломжгүй нөхцөл зааж ингэж тендер зарласан гэж бид үзэж байгаа. Дотоодын компаниуд гүйцэтгсэн тохиолдолд маш олон компаниуд санхүүгийн хувьд чадварчих, олон дооны Монгол ажилчид цалинтай орлоготой болж барилгачдын амь амжилгаа орлого нэмэгдэх, ур чадвар өсөн нэмэгдэх олон талын ач холбогдол байна. Эрсдэл нөөтийн маш их өөр үүссэн байдгийг. Жишээлбэл улсын төсвийн ажил хийдэг хэдэн зуун компани нөөтийн өртөө энэ яахан тодорхойгүй байж хат энэ савраас ард иргэдийн энэ аж ахуй нэгжийн гаргаж авах байтал гадаадын компанид энэ их таатай боломжоор энэ барилгуудыг өгч байгаа нь бол утгаараа барилгын салбарт бол хараа харалган бодлого явж бид нарыг бол зүгээр л түлхэж унгааж байгаа юм байна гэдэг одоо үнэхээр эмзэглүүлжтэй юм болж байна. Тендер авч улсын төсвийн ажил хийдэг 2,000 гаруй, орон сууц барьдаг 1,000 гаруй гээд манай улсын барилга барих чадамжтай тусгай зөвшөөрөлтөө нийт 5,000 гаруй барилгын компани байдаг. Гэтэл энэхүү тендерийг барилга байгууламжинд дотоодын компаниуд гүйцэтгэх боломжтой энгийн хийц бүхий 9-өөс 12 давхар орон сууцнууд байгаа юм. Тендерийг зарлахдаа бүхэл том дүнгээр биш 40-өөс 50 тэрбум төгрөг туваан хэсэгчлэн зарласан бол дотоодын компаниуд өргөнөөр оролцох боломжтой байсан гэлээ. За Монголын төр бизнестэй хутгалцаар удлаа. Татвар шимтгэлээр дарамтлан дээр нь нэмээд төр бизнесийг нь булааж авна. Яг ийм шуурган дунд Монголын бизнес эрхлэгчид хөл дээрээ тогтоох гэж ядаж байна. Инфляц 2.2 тонноос буудаггүй улсад үүнээс давсан ашиг орлого олох нь бизнесийн салбарын сорилт болоод байна. Нэг бизнес эрхлэхийн тулд 20% хүүтэй зээлийг банкнаас татна. Жилдээ нэг удаа эргэлддэг бизнесийн салбарт бол энэ хүүгийн хэмжээ татвараас давсан ашиг гарахгүй. Үүнийг арайхийн давж байтал төр бизнестэй хутгалсан гэдгийг шийдвэр гаргана. Яг энэ асуудлыг тойрч биш, дайрч яваа бизнес эрхлэгч үүд хаалгаа хаахад хүрээд байгаа талаар ярьсан юм а.
амьдралын түвшин бага. Одоо төрийн буруу бодлого шийдвэрүүдээс болоод монголчууд нийтээр амьдралын түвшин бага байна тий. Гэтэ ингээд амьдралын түвшин бага байна гэд дандаа өгөөдөх юм уу? Дандаа үнгүй өгөөдөх юм уу? Чи 15%-ийнхаа авилгалыг өгчих гэд санал харж ирсэн. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд одоо би ингээд зээл авах гээд 17 8 оноод хөдөлтөд чадаагүй. Гэхдээ би яг тэр үйлдвэрлэлээ жижиг дунд үйлдвэрлэлийг ингээд дэмжих сангаас зээл аваад одоо Монголын нэлээд том албан тушаалтан болцсон, сайд болцсон хүмүүс маань зээл аваад банк ус ажилуулсан байснаас нь би нөгөө хүмүүстэй цалингийн нөгөө тоног төхөөрөмж одоо параметрлах гээд зээл аваад тэр банк усаас нь Төр бизнестэй хутгалцсан бодит жишээнд дурдъя. Засгийн газрын автобаз гэх төрийн өмчийн үйлдвэрийн газар бий. Энэ газраас хэдхэн хоногийн өмнө хөдөө орон нутаг руу аялахыг зорьж байгаа хүмүүс засгийн газрын автобазын Land Cruise 200, Lexus 570 зэрэг автомашинуудаар үйлчилнэ. За бүр жолоочийг нь билээлнэ гэх үгийн өмнө засгийн газрын автобазыг сонгох шалтгаан гэж оруулсан байна. Ингээд нэг ясандаа түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн бизнесийг булаасан үйл явдал болж байна. Энэ машинаа хүмүүс түрээслүүлжгээд эргээд үнэтэй машин авах тендерийг хүртэл зарлаад амьдсан. Тодорхойлбол засгийн газрын автобаз улсын төсвийн 2 тэрбум 315 сая төгрөгөөр Седан маркийн автомашин худалдаж авахаар энэ сарын 2-нд тендер зарлжээ. Худалдаж авах шаардлагынхаа тайлбарыг хүртэл энд гоёор бичсэн байна. Засгийн газрын автобазынханд жолооны хүрт нь халдаг, хоошоо халуун үлээдэг байх, за бүр нуруу амраагчтай автомашин хэрэгтэй болжээ. Нэг үгээр өөрсдийн машинаа хүмүүст түрээслүүлж мөнгө олж бизнесийн салбартаа хутгалтана. Харин шинэ машин авах болохоор улсын төсвөөс мөнгө гаргуулна. Яг ийм байдлыг хазаарлана гэж олон жил дарга зэрэггүй ярьсан ч өөрчилж чадсангүй. Улаанбаатар хотод барилга буурын булан тохой бүрт өсчин гоо сайхан зэрэг жижиг бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг. За нүдэн баримжаагаар харвал энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс төрийн албан хаагчдын тооноос дутхааргүй. Гэтэл сүүлийн 30 гаруй жил энэ салбарт анхаарсан хүн өөрсдөөс нь өөр алга. Улсын хэдэн орлогоосоо хуваараа нийгмийн даатгал шимтгэл төлөөдөж эргээд ирэх үр шимэнд байдаггүй. Гэтэл энэ хүмүүс үл хөдлөх хөрөнгийн түрээсийн салбарын 80%-ийг бүрдүүлдэг байна. Энэ мэт эдийн засагт чамгүй нөлөө үзүүлдэг атал хуваараа гэдэг нэрэн дор хавчигдан амьдарч байгаа талаар бизнес эрхлэгчид ярьлаа. Ахуй үйлчилгээ гэж нэрлэж болохоор энэ салбарт өнөөдөр хичнээн өсчин гоо сайхан гар урлаачид ажиллаж байгаа нь тодорхойгүй. Хамгийн багтаал 150 мянган хүн энд ажилладаг гэх судалгааг өөрсдөө гаргажээ. 1990 оноос хойш нийгмийн гадна орхигдсон гэж хэлж болохоор өсчин гар урлаачид зэрэг хүмүүс хуваараа бизнес эрхлэгчид учир хувьдаа өөрсдөө шимтгэл нийгмийн даатгалаа төлдөг байна. Улсад ийхүү мөнгө өглөөгөөд наандаж гадны улс руу виз мэдүүлэхэд хуваараа гэд халгаадаг үлээ. За яг давуу тал гэж үзвэл тэтгэврт гарахын тулд төлж байгаа ганцхан төлбөр байхгүй. Тэрнээс биш нэг бол одоо жишээ нь орлого нотлох их үүсвэр болтгоо. Элчин сайд янз бүрийн виз мэдүүлэгт ороход энийг бас албан одоо та даатгал төлдөг болохоор гэж хаач хүлээж авдаггүй байхгүй юу. Зөвхөн тэр хүн за одоо жирэмсэн байх хугацаанд төлөөд төрсний дараах тэтгэмж гэж одоо авах тохиолдолд бол ашиглаж болж байгаа. Тэтгэврт гарах нөхцөлд бол ашиглаж болж байгаа. Өөрөөр энийг бол ямар ч ашиглах боломжгүй юм одоо даатгал болоо яваад байгаа гэсэн үг. Татвар юугаа жоохон багасгаад өгөх юм бол энэ хүмүүс чинь орон сууцны зээлд хамрагдмаар байна. Гадаад дотоод өөрсдөө одоо ингээд нотлоод явчих хэмжээний бичиг баримттай болмоор байна те. Дараагийн үе шаттай ингээд өөрсдөө зориулах юмдаа нөө ил гарч чадахгүй байгаа болохоор эдийн засаг чинь далд яваад байгаа болохоор энийг одоо төрийн зүгээс бодлого зохицуулт хийгээд өгөх юм бол одоо 150 мянга гаруй хүний асуудал гэдэг чинь асар том таахгүй том салбар болцсон байгаа. Яг гэвэл энийг нөгөө 90 оноос хойш нөгөө төрөөс ямар ч бодлого байдаггүй орхигдсон. 2007 оноос хойш өвчин мэргэжлээр ажил яваад залууч яг адил зүйлийг ярьж байна. Энэ салбарын тогтмол орлогогүй. За тийм ч учраас банкнаас зээл авахд хүндрэлтэй. Ядчил хуваараа төлсөн даатгал шимтгэлээ үзүүлээ зээл авъя гэхээр олддоггүй. Ингээд энд тентхийн урьдчилгаа шаардсан өндөр хүүтэй зээл авдаг байна. Одоо өөрөө бизнес эрхэлж байгаа үйл ажиллагаа үйлчлэгийн газар ажиллаж байгаа юмс одоо тодорхойлдог юм чинь мэдээж нийгэм даатгал тэрээр хуваараа төлөөд явдаг. Тэрний нэг үр ашиг нь юусоо юм гэдэг одоо ерөнхий одоо нэг компани хариул биш болохоос нэг төдийлж одоо тийм одоо сайн нөлөө үзүүлэхгүй. Одоо яг зөвөр нь эрүүл мэндийн шалтгаан янз бүрийн дээр бол үзүүлж байгаа юм л та тийм. Одоо дотроо чи одоо яг бизнесийн зээл янз бүр одоо ипотек гэхэд энэ дээр одоо хуваараа нийгэм даатгалж байгаа юм нь бол тийм ач холбогдол байхгүй шүү дээ.
Ягсандаа гооцон хувьд урлаг соёлын үйлчилгээнд хамаардаг атал энэ хүмүүсийн харьяалал нь ч хүртэл хүнс хөдөө аж ахуй яам дээр байдаг. Дээр нь улсдаа татвар төлөөд явъя гэхээр нэг үсч хамгийн багтаал 5 ажилтнтай. Сарын орлого нь харилцан адилгүй байдаг хүмүүс өндөр хэмжээний татвар төлөхөөс зайлсхийдэг байна. Эхнээсээ хуваараа тулсан даатган шимтгэл нь виз дээрч ичээдээ үзүүлэхгүй байхад нэмж өндөр хэмжээний татвар төллөө гэдэг тэднийг даалт эдийн засгийн цаана үлдэхээс өөр аргагүй нөхцөлд оруулж байгаа юм а. Монгол улс байгалийн үзэсгэлэнт газар нутаг өрөмөц соёл уламжлалаараа жуулчдын сонирхлыг татдаг. За жуулчдын тоо нэмэгдэж байгаа энэ цагт нэг анхаарах асуудал бол жуулчдын аюулгүй байдал. Тиймээс экстрим аяллаа төрөл болоод за жуулчдын бусад даатгалын тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг салбарынхан хэлж байна. Монголд ирж байгаа жуулчдын дунд аяллаа даатгалгүй ирэх тохиолдол нийтлэг байдаг байна. Аялал жуулчлалын зарим компаниуд аяллаа даатгалд хамруулдаггүй бол хуваараа аялж байгаа жуулчдын дийлэнх нь даатгалд хамрагддаггүй байна. Энэ нь гинтийн осол өвчний үед өндөр зардал гарах эрсдэлтэйг салбарынхан хэлж байна. Манай улсыг зориох жуулчид морин аялал, ууланд авирах зэрэг адал явдалт аялалд дуртай байдаг байна. Гэсэн хэдий ч зарим аяллаа даатгал нь энэ мэд экстрим аяллыг багтаадаггүй тохиолдлууд их байдаг байна. Улаанбаатар хотод бол жуулчны мэдээллийн төв тодорхой хэсэг цэгүүд дээр байдаг боловч бидний зүгээс бас гандан орчимд ч юм уу те мэдээллийн төвийн тоог нэмэгдүүлэх мөн одоо аймгийн засаг дарга удирдлагуудад бас одоо тухайн аймаг бүс нутагта жуулчны мэдээллийн төвийг хүртээмжтэй байдлыг нь өгөх. Энэ бол маш чухал байж байгаа. Мэдээж нэгдүгээр онлайн бус орчинд бол жуулчны мэдээллийн төвийн хүртээмжтэй байдал айгүй чухал байдаг гэж үзэж байгаа. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад халаасны хулгай, эд зүйсийн хулгай, хуурамч такси, залилан зэрэг гэмт хэрэгүүд гарах тохиолдлууд байдаг. Бас замын нөхцөл байдал, жолооч нарын соёл, тээврийн хэрэгслийн нөхцөл байдал зэрэг нь зам тээврийн осол гарах эрсдлийг нэмэгдүүлдэг. Улаанбаатар хотод замын хөдөлгөөн ихтэй, хөдөө орон нутагт замын тэмдэг-тэмдэглэгийн хомс, замын нөхцөл байдал муу. Ийм ч учраас нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчдын аюулгүй байдлыг хангах ажлыг хийсээр байна. Ер нь арга хэмжээнүүдийн үеэр бол манай өөрсдийн албан агчнаар болон за гэрээт ажилчид, за гэрээт харуул хамгаалтын алба болон нийслэлийн цагдаагийн хэв журмын алба, за мөн тээврийн цагдаагийн хамт олон байнга хамтран ажилладаг. За мөн мэдээж одоо бусад цагдаагийн албан агчнаар өндөр орж ажилладаг. Жуулчдын аюулгүй байдлыг хангахаас гадна одоо халаасны хулгай гэдэг ч юм уу бусад төрлийн гэмт хэрэг төртгөөс урьдчилан сэргийлэх ажлыг бол урьдчилсан байдлаар төлөвлөгөө гаргаж ингэж олон хүний бүрэлдэхүүнтэйгээр төлөвлөсөн байгуулдаг. Өнгөрсөн онд л гэхэд манай улсад нэгэн жуулчин хүчингийн хэргийн хохирогч болж мөн дугуйгаар аялагч гадаад иргэн манай улсын нутагт дээрэмдүүлсэн тохиолдолч гарч байсан. Энэ мэд гадаадын жуулчдыг үргээх тохиолдол цөөнгүй. Мөн манай улсад жуулчдад зориулсан яаралтай үед мэдээлэл авах тусгай дугаар ажиллуулахаар салбарынхан арга хэмжээ авч байна гэлээ. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За Монгол Улсын их хурлын 9 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламент нийгмийн олон бүлгийн төлөөллийн оролцоог хангаж байгаагаараа онцлог. Тийм ч учраас Монголын парламентод анх удаа хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэд хоёр төлөөлөлтөй болсон юм а. За харин өнөөдөр Улсын их хурлын чуулганы нэгдсэн хурлааны танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан энтрийг анх удаа суйрлуулад байна. Хүн төвд эрх зүйн бодлого баримтлага зарласан Улсын их хурлын тамгын газраас чуулганы хуралдааны танхим болон төрийн ордны орц гарц хүртээмжтэй байдалд анхаарал хандуулж их хуралдаа танхимд анхудаа тэрэгэнзэрдээ иргэн зориулсан эндрийг суйрлуулжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлт бусад шийдвэрийг танилцуулах үүрэг хүлээсэн гишүүд эндэрт гарч илтгэдэг дэгтэй. Монголын парламент хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан эндэртэй болж байна гэдэг нь хүний эрх чөлөөг дээдлж байна гэдгийн илэрхийлэл юм гэж Улсын их хурлын гишүүн баясгалан онцоллоо.
Тэгээ парламентын эндэр дээрээс үг хэлнэ гэдэг бол их хурлын гишүүний одоо хамгийн гол үүрэг. За тэгэхээр бас эрх. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол энэс өмнө эндэр дээрээс үг хэлнэ гэсэн ойлголт байсангүй. Байнгын ороодын одоо шийдвэрийг бол дандаа эндрийн урдаас уншдаг байсан бол одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцэртэй иргэн зэрүүлсэн эндэртэй болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэн эндрийн ардаас үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг, бас одоо ямар нэгэн төрлийн арга хэмжээнд оролцох юм боломжтой болж байна. Түүнчлэн тэрээр манлайлал хууль тогтоох дээд байгууллага буюу улсын хурлаас эхэлнэ. Тусгай хэрэгцээд иргэдэд шаардлагатай орчин нөхцөл дэд бүтцийг бүрдүүлэх ажлын эхлэл улсын хурлын эндрээс эхлэж байгаад олзуурхаж байгаагаа илэрхийлж байлаа. Үүний дараа яам төрийн байгууллагууд болон хувийн хэвшлүүд хэрэгжүүлж эхэлснээрээ нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эргээр хүлээж авах ялгуурлан гадуурхгүй байх зэрэг боломжийг бий болгож өгч байгаагаараа чухал ач холбогдолтой гэж тодотглоо. Парламентын танхимд орж ирэхэд бол хилээгүй боловч хийсэн хүртээмжийн байдал нь өөрөө энэ ордныг илэрхийлж идэг. За сая Канадад явж байхад бол Канадын парламентын танхимд бол хөгжлийн бэрхшээлтэй хүн байдгүй ч гэсэн хүртээмжийн асуудал бол 100% байсан. Тэгэхээр Монгол улс ингэж хийснээр юу одоо илэрхийлж байгаа юм бэ гэвэл энэ бол хүний эрхчлөөг л дээдлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгийн их дээдлэх ёстой нь хууль тогтоох дээд байгууллага буюу их хурлаас эхэлнэ. Мөн тэрээр Монголын парламент хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулсан эндэртэй болж байна гэдэг нь хүний эрх хэрэгчлөөг дээдлж байна гэдгийг илэрхийлэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мэдээ үргэлжилж байна. За Улаанбаатар өвчний батлагдсан тохиолдол 907 болж өнгөрсөн баасан гарагаас хойш 100 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Насны ангиллаар нь харвал 10-аас 14 насныхны дунд тархалт өндөр хിവэр байгаа юм а. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 72 сургуулийн 168 бүлэгт 222 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Тасралтгүй голомтлон бүртгэгдсэн ерөнхий боловсролын 18 сургууль байгаа. За эдгээрийн 99 бүлэгт 152 тохиолдол бүртгэгдсэн болохыг холбогдох албаныхан мэдээллээ. Иргэн сануулхад өнгөрсөн 2024 онд Улаанбаатархны 12 тохиолдол бүртгэгдэж байсан. За тэдгээр тохиолдлууд Казахстан улсаас зөөвөрлөгдөж байсан юм а. Улаанбаатар өвчин нь халдварлалт өндөртөж вакцинаар сэргийлэх боломжтойг холбогдох албаныхан сануулсаар байна. За хүүхдэд 9 сартай 2 настайд Улаанбаатар өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг. Гэвч товлол хоцорсон, тасарсан тохиолдлуудын улмаас улсын хэмжээнд 200 мянга орчим хүүхэд вакцинд хамрагдаагүй байгааг холбогдох албаныхан мэдээлж байгаа юм а. За тиймээс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг тандалтын аргаар илрүүлж нөхөн дархлаажуулалтанд хамруулна гэлээ. Монгол орны ой хэрийн төмрийн эрсдлийн зураглалыг энэ оны 3 дугаар сарын байдлаар гаргахад нийт нутгийн 4.6% нь нэн эрсдэлтэй байгаа юм а. Харин 24.1% нь бага, 8.8% нь дунд, 5.1% нь эрсдэл их байгааг онцгой ойн газар мэдээллээ. За төмрийн эрсдлийн зураглалд 2000-аас 2024 онд гарсан ой хэрийн төмрийн голомтын байршлын тархалт, төмрийн давтамжийн зураглал, ой хэрийн төмрийн аюулын зэрэг, за газрын бүрхөвчийн зураглал, хуурай шилтийн индекс зэрэг төмрийн эрсдлийн үзүүлэлтүүдийг харьцуулж гаргасан байгаа юм. Он гарснаас хойш улсын хэмжээнд Архангай, Дундговь, Төв, Дорнод, Сүхбаатар, Хинтэн аймгийн 17 суманд 20 гаруй удаа ой хэрийн төмөр гарсан мэдээ бүртгэгджээ. За манай улсын хувьд 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 11 хүртэлх хугацаанд эд хуурай шилтийн үе тохиодог. За Монгол улсад тохиолдсон ой хэрийн төмрийн 27.7% нь 4 дугаар сард бүртгэгдсэн байдаг юм байна. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 1535 удаагийн ой хэрийн төмрийн дуудлага бүртгэгджээ. Мөн үүнээс гадна улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт аюулт үзэгдэл улсын 173 удаагийн дуудлага бүртгэгдсэн байгаа юм а. Нийт дуудлагын 151 объектын галт төмөр, за 8 нь ой хэрийн галт төмөр, 1 нь газар хөдлөлт, 2 нь хүчтэй салхишуурга, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байжээ. За говийн шорон шуурга Монголын нэрийг дэлхийд дахинд хүргэх болжээ. За гэхдээ мэдээж муугар жил бүрийн үдээд Хятад, Солонгос, Япон зэрэг улсын хэвлэлээр Монголын говьоос үүдэлтэй шорон шуурганаас сэрэмжлүүлсэн мэдээллийг нийтэлж байгаа юм а. 14 хоногийн өмнө Хятадын төв телевиз Хятадын хойд хэсэг Монголоос үүдэлтэй хүчтэй шорон шуурганд өртөх эрсдэлтэйг анхааруулжээ.
Устай ойр улсын зовлон цунами харин уснаас хол улсын толгооны өвчин шар шороо шуурга болжээ. Монголын шар түйрэн гэж алдарсан шар шороо элсэн шуурганы давтамж 4-5 жилд ганцудаа тохиодог байж 2021 оноос нэмэгдэж хаяа нэг болдог байсан шар шороо шуурганы үзэгдэл нэг жилд 4 удаа бүртгэгджээ. Харин 2023 оноос хойш 3 дахин нэмэгдэж бараг сар бүр шахуу элсэн шороо шуурганы нүүдэл болж байна. Баянгар аймагын уртаатлын одоо хөндигээр ингээд салхилдгийн салхин дээрээ бас шорон шуурганы хөөсөр байдаг. За энэ маань урагшаа одоо Кят руу гараад Кяттын Баянур аймгийн тийшээ урагшаа гараад за тэгээд энэ Кяттын хойтлын элсийг өвөр Монгол нутагт байгаа элсийг хамж аваад ингээд хийсдэг. Тэгээ энэ бол шорон шуурга болдог. Бүр сүүлийд бол түйрэн болдог. Түйрэн гэдэг маань бараг 2-300 метрийн өндөр хан босч байна гэсэн. Ур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хойд мөсөн далаа хайлж зарим улс живхтэй тусан. Харин Монгол улсын газар нутаг элсээр бүрхэгдэж байна. Судлаачид саяхан хэд хэдэн байршлуудад судалгаа хийсэн байна. Тухайлбал Говьсөнбөр аймгийн 65.9% нь элсээр бүрхэгдсэн. Аршаан цумын нутагт элс бүхий талбайн хэмжээ сүүлийн 22 жилийн хугацаанд 2.5-аас 3 га талбайгаар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл нэг суманд жилбэр 3-аас 4 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газар нутаг элсжиж байгаа гэж хэлж болохоор байна. Тэнгэрлэгээс улаан медалийн хөтөлбөрөөр үзүүлэлээ хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.